дугаар богдоос 10 дугаар богдыг хүртэл нэг тийм нэг түүхэн хэлхээвэ штэ тий. Энэ юм дээр миний гол гаргалгаа энэ тайлбарлах гэсэн юм ал хийх гээд байгаа байхгүй. Тэргүй хаан бол ерөнхийдөө өөр хөвчийг барьсан. Тэрнийхээ хариуг авч чадахгүй бас нэг сар гарна яагаад сүулдэ хөөгдөж тугдаад ерөөсөө. Тэгэхээр зэрэг энэ Жизен Дамбын шашин Монголын буддизм гэдэг юм бол ингэж багийн бүрэлдэхүүнээр гарч ирээд өнөөдрийн энэ хүндрэлтийг ингэж туйлдан тулгаж байгаад сайханд ингэж эргүүлэх. Төр барих дэвшил нөгөөдөл бол энэ материалын дэвшил гарч ирсэн шүү дээ. Энэ ухаалаг хэрэглээ яасан. Тэгвэл монголчууд ухаалаг төрийг энэ алсын удирдлага байгаа шиг алсын удирдлагатай. Ингээ хувилгаан дүрээр төрөө барьдаг ийм дэвшил гарсан. Энэ дэвшил ёсоор тооцож үзвэл 1999 оны 7 сар Тэнгэрээс элч бууна гэдэг энэ бол 9-р богд байх ёстой байна. Тэгэхээр зэрэг энэ бид нар ямар ихтгэл үнэмшлэр шүтэх ёстой вэ 9-р богдыг тий. Одоо 10-р богдыг бид нар ямар ихтгэл үнэмшлэр шүтгүүл зохих вэ гэдэг асуулт энэс гарч ирнэ. Хэдүүл энэ төв ганданда морин цагтаа өдөр бүр цуглаад үннийг хайж олцгоё. Гандан эд байдгийн учир нь бурхны шашинд одоо үнэн гэж юу номлосон юм бэ гэд ингээ яаж байгаа. Буу барсан цагтаагаар өөрийгөө хамгаалуулдаг бурхан гэж байдаг юм уу? Энэ асуултыг асуухад энэ хэвлэн үйл цаашаа үргэлж байгаа. Аврал дээр лам багш минь бид нарыг ийм аюултай байдалтай хамт сайхан ингэ зүгтараад байдгүй. Өрөөндөө та сайхан тогтоо сууж гаад. Уян үлдэх гэж байгаа бол яаралтай Чингисийн дөрвийг мандуулах энэ номын хормын гандан төвшлийн эддээ энэ 6 сарын 17-наас эхлүүлнэ гэсэн энэ зүйлийг бидний шаардсан энэ шаардлага яаралтай биелүүл. Энэ улсын аврал хурлыг бол бид нар гандандаа оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ ч өөрөө үеийн үед монголчуудын хамаг арилыг аврыг гэсэн тэр бүх залбирал бишрэлтэй тэр бүх юм шингэсэн ийм гахтай энэ урд бид улсын аврал хурлаа оруулах ёстой. Тэгээд гандан ингэж хандаад байдаг юм. Энэ улсын аврал боловсон хүчин чинь бид нар өдөөжөд ингэж хэлдэг. Ийм боловсон хүчингээр ингэнэ гэх. Ийм гоё юм болоосаа гэсэн одоо гандан эдмар хүн шиг номын ёсоор ингэж хандах тэр зүгийг ганцандаа хандаж уриалаад. За сайн бацгаана. Сайн бацгаана. Одгорд ламтан байна. Би нэг өвгдөө өвдөр хүмүүс байгуулсан тэргүүн цолмон гэрлээ. Та таньж байгаа юу те? За хэнтэн харцгаа. За сайн бацгаана. Өнгөрөх өдрүүдэд Монгол оронд Дүүнхрийн ван 2024 үйл ажиллагаа маш амжилттай болж өрнөлөө. За ингээд Монголын ард түмэн 10 дугаар богдоон тойрон хүрээлж Даян дэлхийн энх хамгаалангийн төлөө ном хурж буян ариун ихийг хураалаа. За одоо энэ хураагдсан буйныг шамшаагдахаас өмнө буюу сарниж алга болохоос өмнө амжиж тухайн зориулсан үйл хэрэгтэнд цаг алдалгүй зарцуулах ёстой. Эстэгэх хаваас бурхны шашин мунхарлын үндэс болж мөн 10 дугаар богд маань маш том хагарлын шалтгаан болоод буй энэ хүнд хэцүү нөхцөл байдал улам даамжирна. Мөн түүнээс гадна цугласан сүсгтэн олныхон итгэлийг алдаж за мөн энэ ван тавьсан багштаан тангараг алдсан маш том хүнд унал нүгэлд лам нар маань унах юм. Тийм учраас цаг алдалгүй бид одоогийн шинжлэх ухаан шашин хоёрын огтлолцож буй яг энэ цэг дээрээс буян гэж Монголын ард түмэн яг юуг хурав. За түүнийг яг гартаан бариад өнөөгийн энэ Даян дэлхийн амар амгалангийн төлөө ямар үйлд тэр буйныг зориулах зарцуулах ёстой юм бэ гэдэг дээр маш том танин мэдхийн ойлголт өгөх тал дээр лам нар маань анхаарч ажиллах ёстой юм аа. За Дүүнхрийн 2024 үйл ажиллагаа нь яг одоо хагарлын том үндсэн шалтгаан болоод Монголын ард түмэн ингэжч мунхрах гэжтэй гэдэг халаглалыг араасаа дагуулж байгаа бол энэ халгалсан олны энэ халгалсан байдлыг арилгахын тулд бид нар
онлайн физикчдийг өрн ирүүлж одоогийн шинжлэх ухааны нээлт ололт дээрээс Бурхны шашнаа тайлбарласнаар бид нар сая энэ мунхарлын шалтгаан болоод байгаа Бурхны шашныг соён гэгэрлийн том үндэс шалтгаан болгох юм. Харьцангуй онолд болохоор ингээд цаг хугацаагаар ингээд ирээдүйд очиж болдог байхгүй харьцангуй онол. Эйнштейн бол тэрийг болохгүй гэж хэлдэг. Ингээд техник технологийн дэвшил юун дээр ирээд байгаа вэ гэдэг дээр маш том танин мэдхийн ойлголтыг соён гэгэрлийн танхим болсон, авралын сүм болсон гандан эдээсээ эхлүүлэх энэ үйл ажиллагаа энэ цаг үеэс яралтай эхлэх хэрэгтэй болж байгаа юм. Харанхуй ертөнцөөр өнөөдөр ярих байгаа нь зүгээр бидний нэг мэдэхгүй юм байгаа даа. Одоохондоо бид нар ерөөсөө ямар ч нөлөөг нь мэдээд байгаа. Гэхдээ яг юу вэ гэдгийг таг мэдэхгүй. Тийм учраас л зүгээр dark буюу харанхуй гэж нэрлэдэг байгаа. За ингээд шинжлэх ухаанчид, онлайн физикчид, эрдэмтэд, судлаач эрдэмтдийг урин залж энерги эрчим хүчний тухай тодорхой ойлголт авснараа за монголчууд эзэмшүүл зохих эрчим хүчний 96% дээр ажиллаж төр төмний том үйл хэрэг хийж ирсэн юм байна. Ингэснээрээ дэлхийн хүндрэлтний ирээдүйг аврах ийм том төлөвлөгөөг ерөнхий төлөвлөгөөний дагуу явж ирсэн юм байна. Буюу монголчууд цаг хугацааны машиныг зохион бүтээж нийгмийн зохион байгуулалтын маш том технологиг бүтээж ирсэн юм байна. Тэгэхээр бид нар цаг хугацааны ажил зохион бүтээчлээ гэж бодох юм бол заавал цаг хугацааны товчоо гэдэг нь бид нар заавал хэрэгтэй. За чи чухал даалгавар хийх гэж байгаа. Одоо ирээдүй ингээд сүнэх чинь. За үүнийг мөн оройн дээд гэрээ буюу мянган жилийн чамдыг харсан ерөнхий том төлөвлөгөө гэж судлаач эрдэмтэд маань энэ зүйл дээр ингэж ажиллаж байгаа юм байна гэдэг тал дээр нийтээрээ нэгдсэн том ойлголтон дээр хурж ярилцах юм. Оройн дээд гэрээ гэж юугаа хэлээд байгаа юм бэ бол хүн үүсэн цагаас эхлээд хөгжил бодлого мундаглалын түүхтийн байж бүх саяны түүхтийн байж энийг байгуулсан, энийг бичиж байсан, энийг буулгаж байсан тэр улсууд байна одоо бууж хэлж. За тэгвэл нөгөө талд дэлхийн хүндрэлтэн энэ 4% эрчим хүчийг ийм буруу замаар явснараа энэ эрчимдэр ажиллаж ирсэн юм байна. Ингиж газрын гүн рүүгээ ингэж уралдан хөгждөг юм байна. Ингэснээрээ гамшиг суйрлыг ингэж тариалдаг юм байна. Бурхны бүтээсэн анхны хүн Адам Ева хоёр аглаг өвчийн цэцэрлэгт ан амтан, араатан, жигүүртэн, амьтай бүхэнтэй нөхөрлөн амар сайхан дан жарган цэнгэж байжээ. Гэтэл нэг удаа хорт могоон ятгалганд Ева ортож Бурхны зарлиг зөрчигд хүрсэн байна. Ийхүү Адам Ева хоёр аглагын цэцэрлэгт хүрээлэнгээс хөөгдөжээ. Ингээд тэдэн зөвхөн идэж хоолны төлөө ажиллах гашуун хувь тавилантай хоогдож тариан талбай ногооны газарт хүнд хүчээр ажил хөдөлмөр эрхлэн анги зоохолов. Амьтад тэднээс айх усан тэд гашуудж байлаа. Гэхдээ л Бурхны инэрл хайраас хагдж байгаа дан тэд хамгийн ихээр эмгэн гашуудж байлаа. Ингэж аглагаас хөөгдөн амар жаргах хэрхэн хасуулсан тэд гартаан анжис атган газар сэндээлв. Тариан талбай ногооны газарт эцэс цустлан гажсны эцэст гарын булчингаан тархиараа орлуулав. Гарын булчингаан тархиараа орлуулан гартаан хатгсан анжисaan хүнд хөнгөн механизмаар сольсон тэд газрын гүн руу улам уралдан хурдлах болов. Энэ их хурдтай уралдаанд гариг дэлхий 10 гоороо мэргэж газрын хөрс агаар мандал тоос болон дэгдэж газрын тос дээш алгойдон бүгдийг тортогдгоочв. Ингэж тоосонд дарагдаж тортогдгочигдан түнэр харан хойд нөмрүүлсэн тэд бие биенээсээ айндагжиж айдас зөвхөн айдаст эслэгдэв. Айдаст эслэгдсэн бодлон зэвсэглэл үйлдвэрлэж дайндагдэв. Гарын булчингаан тархиараа орлуулсан тэд газрын гүнээс цөмийн эрчим хүч уудлан авч цөмийг айлган түгшээсэн аюулт тамыг бүтээв. Газрын гүнээс олборлсон эрчим хүчээр амьдралаа там болгосон тэд одоо зөвхөн тэнгэрийн хүчинд найдаж тэнгэрээс буух Чингисийн төмөр морин зэргийг усан хүлэв. Учир нь айдсыг хөөн зайлуулах эр зөрөгтнүүд гэвэл зөвхөн тэдэлгэлээ. Айхыг үл мэдхээр зоргийн хүчээр тэд аглагын амар жаргалд мөнхөд цангин жаргах эрхийг олж авсан. Өрлөг түүхийн өртөөнд улааны хийж
өвгдийнхэн сургаалыг өв соёл түүхэн норин дэлэн дээрээ Монгол дээлэн дотроо өвөртөлж ирсэн. Би сүлжин нүдэлж. Өөрөөр хэлбэл нүгэл энэ юм байна, буян энэ юм байна. Нүглийг ингэж үлддэг юм байна, буяныг ингэж үлддэг юм байна гэдэг зүйлийг эндээс маш тодорхой танин мэднэ. За ингээд бид нар буяныг танин мэдлээ. Цаглашгүй их буяныг хураашлаа. Одоо энэ буянаа гартаан бариад яг даян дэлхийн хамгаалангийн төлөө яг бодиттой юу хийх юм бэ гэдэг зүйл дээр мэдээж цаашаа ярилцлагууд явагдана. За тэгэхээр зэрэг дэлхийн хүндрэлтэн өнөөдөр Чингисийн төрийг харуулдан хүлээж сүүлийн 30-аад жилийг туулан өнгөрүүлжээ гэдэг нэн шинэ үеийн түүхэн хуудсуу түүхэн товчоо энд сөхөгдөж яригданаа. За хамгийн сүүлийн үеийн жишээ өнгөрөх оны 8 сарын 31-нд католик шашны тэргүүн Ромын пап Монгол оронд айлчлан заларсан. За ингэхдээ 777 жилийн өмнө Гүйг хааны илгээсэн загтлыг өөртлөөд Ватиканы албан бичгийн өргөө Монголын Гүйг хааны хариу загтал Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Хэрвээ буруу санаа үүрлвээс хэрхийг тэнгэр мэдмэ. 777 жилийн дараа Тэнгэрийн зарилгаас гадуур хэнч оршдгүйг танин мэдлээ. Ингээд Тэнгэрлэг монголчуудаас суралцахаас өөр аргагүй нөхцөл байдал даян дэлхийд бий боллоо. Тийм учраас би халуун дулаан сэтгэлэн өөртлөөд Тэнгэрлэг монголчуудын Тэнгэрлэг оршихугаас суралцахаар ингээд ирлээ. Би хүсэл тэмүүлэлтэд хөтлөгдөн зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж амар амгалан гөвөрлөн ийхүү өргөө гэрэгтэй нүдэнд хүрэлцэн ирлээ. Зүрчил мөргөлдөөнд дэрвдээд байгаа энэ дэлхийг Тэнгэр ивэж Монголын их амар амгалан зохицолж альва зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай. За тэгэхээр энэ эгээрл хүслийг Монголын төр төмөн хэрхэн хангах вэ гэдэг дээр Монголын ард түмэн хуралдаж хэлэлцэж таарна. За үүний тулд Чингисийн төрт ёсны үзэл онолыг түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулахын төлөө бүхий л ам амьдралаа зориулж яваа. Эрхэм хүндэт, эрдэмтэд, дэмж багш нар судлаач мэрэгдэн хамгийн хүндтэй байранд урин залж ингэж Монголын төр түмэн жинхэнэ номын дууг сонсох ийм өдрүүд энэ цагаас эхлэх нь. Соёлын шилжлийн үед бас сожигрох ус аюултай. Лавгагаа бол зөвхөн монголчууд биш дэлхийн мэддэг том эрдэмтэн монголчуудын язгуур ухааны талаар өөрийн үндэссэн мэрэгжил болох физиктэйгээ холбож энийг их сонирхолтойгоор тайлбарладаг. Эйнштейний шагналтай. Шинжлэх ухаанаа бариад явбал бидний нэг түшиг болно байгаа гэж найдаж байгаа юм шүү дээ. За эндээс Чингисийн төрийг мандуулна гэдэг нь тэгж айж цочирдоод байхаар цагдаа хүчний зэрэг цагдаагийн хүчнээс аврал ирж төрийн эргэлт гарах нэ маш аюултай үйл болох нэ гэд ингээд зэрэг цагдаагийн хүчээр нухчин дараад байхаар тийм аимшигтай зүйл биш юм байна гэдэг зүйлийг гандан ээдийн ламнар маань сая нэг ухаж ухамсарлах болов хэмээн найдаж байна. Чингисийн төрийг мандуулах номын хурмыг хийн гэж ингээд толгоход бол бид нар цочирдсан. Эзэн богд Чингис хааны хаан эмхлэн байгуулсан алтан төрийг ээжүүд мандуулах гээд хүчин мөхсдлөө. Аавуудаа энхри үрсэн хамттан аварцгаая. Ээжүүдтэй нэгтгэх. Агуу Монголын эрен үеийг энэ цагт эхлүүлж амгаланд төрөө дахин та мандуулъя. Чингисийн төрийг мандуулна гэдэг нь тэгж айгаад байхаар зүйл бишээс гадна Монголын төр төмний үйл хэрэг болж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагын дагуу зайлшгүй хийгдэх ёстой зүйл болсон юм а гэдгийг мөн эндээс цаашаа мөн сонсож ухаж танин мэдэх болов хэмээн найдаж байна. Ингээд 6 сарын 11-ний өдөр бас ганд нэгчлээ хийдэд бас нэг хамтсаа өвдөө өв төрийн бас байгуулга гэдэг энэ байгууллагаас одоо аль нь буян нүглийн ч гэдэг юм уу вакцины эсрэг ээжүүдийг яа дэмжих чинь гэсэн бас нэг юм хичээгээр үүссэн байна. Тэгээ эдгээрийн хариунд бол ганд нэгчлээ
7 сарын 16-ны өдөр ийм бичиг өгсөн. Бид нар бол энэ бослоо тэмцлийг бол дэмжих боломжгүй. Хамгийн эцсийн зам дээр бид нар ичээд байгаа. Нэг жил яах нь бусдыг эндэрдэг баг. Бид нар буян ярьсан шүү. Зөвхөн нэгтэй одоо би хэний нэгтэй үзмээ. Та нар номынхаа үгээр ярилцаад уучраад гэж хэлж болдгоо юм уу? Бид нар цагдаагийнхаа яасан гэж таны номын үед орж ингэж хэлж болдгоо юм уу? Нам Энэрэнгүй үзэл номлодог бурхны яж төлөөлөгчд нь ийхүү зэв зүг түчнэр сүрийг үзүүлэн Чингисийн амгалан төрийн эсрэг маш хэдэн хүлэн зогсноос Чингисийн Монголоос аврал горлон хүлээх хүмүүн өндөрлөгтний эгэрэл хүсэлж талааруулж мөнх тэнгэртэн монголчуудын их дэлхийгэн аврах ариун үйл хэрэгж хэдэн арван жилээр хойшлогдсоор өнөөдөр хэрэглээ. Хамаг амтны төлөө өргөсөн тангаргаасан ийхүү урван тэрсэж буруу санаа өвөрлөгчдийг хэрхийг тэнгэр мэдмэ. Тэнгэрийн бошгоос гадна хэнч үлдэж үл болмоо. Энэ Чингисийн төрийг мандуулна гэдэг айж сочирдож ингэж цэрэг цагдаагийн хүчин дуудаж нухчин дарах үйл биш байсан юм байна. Бид нар 2021 онд буруу шийдвэр гаргаж ингэж Чингисийн төрөө мандуулъя гэд ирсэн ээжүүдийг цэрэг цагдаагийн хүчээр нухчин дарж ийм аюултай төрийн эргэлт хийх гэсэн ийм аюултай зүйл биднийг асар ихээр сочирдуулсан. Тийм учраас бид цэрэг цагдаагийн хүчин дуудаж энэ ээжүүдийг нухчин дарсан гэд ингээд энэ үйл хэрэгэн гайхуулаад хэвлэл мэдээлэлээр зарлаад байх зүйл биш байсан юм байна гэдэг дээр Гандангийн лам нар маань сая нэг зөв ойлголт авах бах. За ингээд энэ Чингисийн төрийг мандуулах нь бол даян дэлхийн үйл хэрэг юм байна. Үүний эсрэг яваа хүчин нь ганцхан Гандан хийдийг орогноод байгаа бидний хэдэн хүмүүс юм байна гэдэг дээр тэр ээжүүдийн эсрэг тэр том үйл ажиллагаа явуулсан улмаар 2023 онд олон их үрсийг цусаар ойлуулж яваа. Энэ том үйлэндээ гэмшиж нүглээ намжлах болов уу? Үнэхээр хүчингийн яриг ганданд болсон юм уу? Энэ одоо шүүхэн шатандаа ч юм уу үнэхээр хүчин болсон гэдгийг нотлогдсон юм уу? Нотлогдсон, батлагдсан бүр дүрс бичлэг нь дуу хоолойнд бичигдсэн энэ ингэсэн үнийн юм чинь үннээр нь хэллээ. Хүчинцэн үнэн юм чинь нэ тэрэгээд хоорондоо чат мача бичигдсэн наад хүүхдүүд чинь. Хүүхдийн минь ингээд миний эрхийг хязгаарлаж байгаад миний хүүхдийг аваач сэмэдэд хэвдүүлээд сэтгэцдэг нөлөөлдөг их баг тархинд нь нөлөөлдөг хүчтэй юм тариа хийгээд миний хүүхдийг ингээд согтуу хүн шиг мансууруулсан байсан. Тэгээ би хүүхдээ гарна гэдээ дайраад орсон. 3 хоног очиод уулзах чадаагүй. 4-р хоног дээрээ ирээд би шууд дайраад орсон чинь миний хүүхд таг ингээд шүрсэн мүсэн амар амаас нь амнаас нь цагаан хөөс цахарсан, хар шүрс гоожсон. Ингээд хөвтөжсэн. Тэгэнгүүт нь би цагдаад уудсан. Тэгээд намайг гар гээд 4 эмэгтэй намайг бүлэглээд нэг гарыг мушгаад би хааг урж тастаад хамаг өвцөө өнөр урж тастаад тэгээд нэг эрэгтэй ирээд тавуулаа нийлээд миний гар хөлийг мушгаад намайг ингээд чирээд гэрвсэж өшөглөөд тэн дээр зодоод миний утсан дээрээ хүүхдийнхээ байж байгаа байдлыг бичээд авсан утсыг маань эвдээд тийм хадлага болсон тэн дээр. Хариуцлага тооцооч бадмаа байна, би байна. Хичнээн олон ээжүүд цусаар уйлаад хүүхдээ хорвоод зомби амьд гэрнээ зомби болгоод өнөөдөр эрхийн хамгаалдаг байгууллаганд доромжлоод эрхийн хамгаалдаг байгууллага нь нухчин дараад олон их үрсийг цусаар уйлуулж яваа. Энэ том үйлэндээ гэмшиж нүглээ намжлах болов уу? Эстэг хаваас энэ нь таны нүглийг таал өөрөө гэмшиж намжиж дөрвөн хүчний үүднээс гэмшиж намжлахаас өөр хинч арилгадгүй гэдгийг Бурхан Буддагийн шавийн хувьд энэ номд бас тодорхой хэмжээнд магадгүй бодвол суралцсан болов уу? Тэгэхээр энэ сурсан номоо амьдралд хэрэгжүүлж ингэж дэлхийн хүндрэлтний хүсэж байгаа даян дэлхийд амар амгалан өгөх энэ том үйл хэргийг бид ингэж саад хийж ингэж үе олны гаслан зовлон дунгаж ирсэн юм байна. Энэ нүглэн одоо энэ насандаа эс намжлах аваас нүглийн лайланчгаан бид нэр цаглашгүй төрөлдөн яаж ямар аюултай тамд эдлэх вэ гэдэг тал дээр мэдээж ухаарч ухамсарлаж Монголын төр төмний өмнө гэм нүглээ намжлах энэ том үйлэндээ мөн орох болов хэмээн найдаж. За сайн байцгаана уу.
Өнөөдөр 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр буян үйлдэх чимээх усан бар жилийн хар бар сарын хөх бар өдөр байгаа. 3 бар давхацсан энэ өдөр энэ буян үйлдэх чимээх бар жил үнэхээр 10 цагаан буйны үйлс дэлгэрсэн жил байгаасаа хэмээн бид үзээд ингээд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гандан төгслийн хийдийн захиргаан тандсан байгаа. Ямар хүсэлтээр вэ гэхлээр зэрэг за энэ улс их орноо аврахын төлөө амьдралаа зориулан тэмцэж яваа их орончууд тэмцэгчд болоод энэ хамгийн аврах номыг дүгэн дэлгэрүүлдэг ховргийн чуулган энэ хоёр хүчин хамтарч ажиллахын цагт энэ хамгийн яаж аврах вэ гэдэг арга ухааныг өдөр тутмын хурал болон уншигддаг энэ номууд амьдрал болон уялдаж ингээд хамгийн аврах дээд ухаанаар улс төрийн амьдралд онол болон хэрэгжиж ингэж сая Монгол улс 10 цагаан буйны замаар орох юм аа. Ингэснээр нөгөө Монголын эрен амар амгалангийн алтан цон эхлэх юм аа. Тэр эхлэл болох өдөр нь энэ өдөр байгээ гэдэг хүсэлтэн уламжилж ирсэн байгаа. Ингээд миний хувьд өнөөдөр тэр хүсэлтэн бичигт булгаад ингээд тамгын лам нартаа өргөн барихаар ирээд байна. За ингээд тамгын лам нартаа өргөн барья. Нийт их орончдынхоо төлөөлөл болгоод бидний 4 хүн танаа дээр сая 2022-ны 2 сарын 28-ны өдөр ирсэн шүү дээ, тий? Тэгтээ бол энэ хамгийн аварна гэсэн энэ улс хүмүүс маань нэг хүчин байна те. Тэгээ хамгийн аврах номыг дэлгэрүүлдэг ингээд овргийн чуулгантайгаа энэ хоёр хүчин нэгдээд ажиллах юм бол энэ хамгийн аврах онол ухаан улс орноо зас залуурдаад ингээ явхад Монгол улс маань сая 10 цагаан буйны замаар орох юм аа гэж бид нар явахандаа үзээ зүгээр нэг ирээгүй ингэж бодож ярьж ирсэн байхгүй юу. Тэгээ би сайхан зүйлийг би хэлж ярьж бичлэг хийх гэж байгаа байхгүй юу. Одоо энд бид нар ингээд хамтсан байр суурьаар ажиллах юмаа гэдэг зүйлийг гандан төгслийн эдийн захиргаа болон тэр эх орончид тэмцэгчд ингээд хамтдаа ингээд ард түмэндээ мэдээлэл өгөх юм бол хэвлэлээр мэдээлэл өгөх юм бол ийм сайхан юм болох нэ гэд. За ингээд намайг энэ чойшлоо энэ гандангийн самнар. Тэгээд би энийг бичгээ 3 дахь хийгээд ирээ гэсэн. Тэгээ бичгээ хийгээд хүлээлгэж өгөх гээд ингэ байж байгаа байхгүй юу? Энэ маань тийм зөндөө сайхан бичиг байгаа штэ. Бид нар эртэд яаж ирсэн бэлээ? Аль чамайг хэн гэдэг үлээ чи наашаа хараад ярьдаа. Тулаад ирсэн аюулаас яаж аврагдах тухай сургаал номлох нь бүхэл энэ талаарх яриаг төвчж сонсож чаддаггүй ийм хүмүүстэй ямар хэлээр ойлголцож яаж харьцуул зохих вэ? Хэрвээ бидний оронд та байсан бол ийм тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах вэ?